2026 оны бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгоод зарлаад худалдаа ажилтны танхим Улаанбаатарын салбартаа бол хамтарч ажиллаад сегментлээд бол уулзалтуудыг хийгээд боломжоор зөвшөөрлөнүүдийг одоо их хурлын даргын санаачсны дагуу хялбаршуулж хурдан олгож бол дэмжиж ажиллана. За үүний хүрээнд Улаанбаатар хотод аягүй бол өсөлтүүд ирсэн. Үүнээс агаарын замын дэд үтц буюу Улаанбаатарт өнөөдрийн тулгамдаад байгаа төвжирлийг бууруулах эмнэлгийн яаралтай тусламжийн цусыг дроноор тээвэрлж байгаа. Эмнэлгийн ийм яаралтай үйлчлэгийн онцгой байдлын тохиолдолд одоо энэ хүнд харагдах осол аваар үед бол яаралтай Улаанбаатар хотын хооронд шилжилт хийх шаардлагатай болдог. Ийм учраас Улаанбаатар хотод шин дэд үтц, агаарын дэд үтц тийм ээ. Одоо онцгой аюулгүй байдал, дээрээс нь эмнэлгийн зорилтоор тэгээд дээрээс нь иргэдэд ингээд тодорхой шатнд хүрэх зорилтоор ингээд дэд үтцийг санаачлаад онтойн ингээд компани ирсэн. За үүний бол танилцуулгыг бас сонслоо. Энэ бол шин дэд үтц бол байх шаардлагатай. Монгол улс маань өөрөө Америк, Австрали шиг өргөн удам газар нутагтай, цөөхөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй. Энэ улсуудад бол агаарын нийтийн тээвэр бол их хөгжсөн байдаг. Ийм учраас Монгол улс цаашид энэ өргөн удам нутагт 3.6 сая монголчууд зөв аялж нийгмийн үйлчлэгээ хүртэхийн тулд бол агаарын тээвэр хөгжих хэрэгтэй. Дэлхийн жишээнд аваа. Тэгээд дэлхийн маань өөрөө дорон руу явж байна. За ийм учраас нийслэлээс бас энэ хүсэлтийг хүлээж авч онцгой анхаарч ажиллая гэж бодож байна. Дээрээс нь иргэн мөнх огтой Нямбаяр өвлийн цэцэрлэгт хүрээд ингээд. Гэхдээ энэ бол стартапын хэмжээ. Санаачилсан бизнес эрхлэгч, entrepreneurship. Мөнх огтой Нямбаяр маань ингээд албан хүсэлтээ өгөөд 4 улирлын хүүтний цэцэрлэгт хүрэл ингээд. Энэ бас их гоё. Улаанбаатар хотод яг үндэ ингээд гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ цагийг зөв өнгөрөөх ийм үйлчлэгээ тал бол маш цөөхөн. Дээрээс нь манай улирал хавар намартай их салхитай годамж талбай явахд хэцүү. Бас өвлийн орчин гоё өдөрцөн зуны ийм агаар орчим дутагддаг. Монголчууд ч сүүлд өвлийн улирал гадагшаа их явж далайн ирэг дээр амардаг болсон байна. Аялал жуулчлал их хөгжиж байна. Ягаад гадаадын далайн ирэг болон ой мод энэ хүрээлэн ягаад өвлийн улиралд Монголд авчирч болохгүй гэж. Индуур буюу дотор паркуудын төрөлд ордог. За хамгийн том нь бол Германд байдаг. Иймэрхүү ногоон байгууламж байснараа гэр бүлээрээ цагаа зөв өнгөрүүлж нэрээ хүнс стресс буурдаг. Ингээ гэр бүл ад жаргалтай, доктортой гэмт хэрэг хүчирхийлэл бага байх юм үндэс үүсдэг. Ийм учраас Улаанбаатар хотод энэ стартапыг санал болгож байгаа учраас манай төгөлдөр дарга бичлэн хариуцаад одоо энэ стартапыг цааш нь боожуулж хөгжүүлэх. Нийслэлийн зүгээс бол энэ хуулийн хэмжээнд олгогдсон их хурлын дарга болон ерхий сайдаас чиглэл болгосны дагуу хувийн хөгжлийн бизнес стартапуудаа боожуулах хэмжээнд бүх талд нь бол дэмжиж ажиллагаа бол ингээд үүгээр бол мэдэгдэж байна. Ирж төслүүдэд танилцуулсан Нямбаяр болон Нурмаа цахил нартаа бол баярлалаа. Тэгээд нийслэлийн засаг дарга болон засгийн газар өгсөн чиглэл их хурлаас өгж байгаа чиглэлийн дагуу одоо төр захиргааны байгууллага төр үеийн түншлийг бол манлайлж одоо урдаа барьж хувийн хөгжлөлтэйг бол хамтарч ажиллаж төрийн талаас бол бүхэл хэлний дэмжлэгийг үзүүлж Улаанбаатар хотоо иргэдтэй ээлтэй, шин дэд үтцтэй, нийгмийн дэд үтцтэй, иргэдтэй ээлтэй бүртэмжтэй, бүр өвлийн улирлын ногоон байгууламжтай юм хот болохоор бол хамтраад ажиллая гэж бас ингэж хэлгээр байна.